За үзэгчдээ цаг үеэрүүл мэндийн мэдээлэл хөтөлбөр үргэлжлэн хүрч байна. За тэгэхээр Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсны дагуу Монгол орны гол мөрний урсгал бүрэлдэх их мөн хойн сан бүхий байгалийн онгон дагшин унган байдлыг бас хадгалах үүднээс эдгээр газруудыг улсын тусгай хамгаалалтанд авах үйл ажиллагааг бол амжилттайгаар зохион байгуулж байгаа. За тэгэхээр тодорхойлбол өнгөрсөн онд 9 аймгийн 29 сумын 3.4 сая га газрыг шинээр улсын тусгай хамгаалалтанд бол авсан байна. За ингэснээр Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 20.1% нь улсын тусгай хамгаалалтанд авсан талаар салбар яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас авсан тодруулгыг одоо үзэгчдэд хүргье. 20 оны байдлаар бол нийт 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг одоо улсын тусгай хамгаалтанд авахар нийт 9 газрыг бол тусгай явж байгаа. Өнгөрсөн онд бол засгийн газраас бол шийдвэр гараад 9 газрыг бол улсын тусгай хамгаалтанд авахар одоо улсын хурлд хүргүүлээд явж байна. Ингэснээр бол үлдсэн нийт 9 газрыг тусгай хамгаалтанд авсаар бол тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ бол 21% хүрэх ийм бүрэн боломжтой харагдж байна. Энэ бол одоо тусгай хамгаалтанд авах тухай асуудал бол бас нэлээд ажиллагаа ордог байгаа. Тухайн нь бол одоо тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд бол бид нар бол одоо тодорхой хэмжээний судлаачдын баг, эрдэмтэн докторуудын одоо судалгаа шинжилгээний үндсэн дээр ховордсон ан амьтан, түүх соёлын дурсгалт газрууд, усны их бүрэлдэх газрууд, ойн сан бүхий газруудыг одоо үндсэндээ улсын тусгай хамгаалтанд ингэж хамруулж энэ судалгаа хийсний үндсэн дээр аймаг нийслэлийн маань иргэдийн төлөөлөгчдийн урал дэмжсэний үндсэн дээр бид нар эндээс засгийн газарт хүргүүлээд ингэж үйл ажиллагаа хийгдэг байгаа. Энийг одоо улсын тусгай хамгаалтанд авснаар одоо дэлхийн чиг хандлага маань өөрөө улсын тусгай хамгаалтыг байгалийн унган дүрхийг хадгалах, хамгаалах энэ нэгдсэн одоо энэ дэлхийн байгаль хамгаалах сан, бусад одоо ЮНЕСКО зэрэг байгууллагууд бол одоо байгалыг онгон дагшин байдлаар хадгалж үлдэх энэ юуг бол концепцийг бол үндсэндээ 100% дэмжиж одоо дэлхийг одоо онгон дагшнаар хадгалах энэ үйл ажиллагаанд бол бид нарт одоо оролцоод ингээд нийт нутаг дэвсгэрийн 21%-ийг одоо тусгай хамгаалтанд авахар ингээд явж байна. За үзэгчдээ байгаль орчин ажилуулалтын яамнаас тодруулахыг хүргэж байна. Тэгэхээр дөнгөж сая бол мэдээсний дагуу байгаль орчин ажилуулалтын яамнаас төрийн тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээг бол илүү нэмэгдүүлж байгаа гэсэн сайхан мэдээллийг бол хүргэж байна. Тэгэхээр үргэлжлүүлээд бас өнгөрсөн онд иргэдийн анхаарлын төвд байсан тосон бомбын нурууны асуудал бас хэрхэн шийдэгдсэн, энэ асуудал одоо ямар түвшинд байгаа талаар мэдээллийг үргэлжлүүлэх хүргье. Нурууны асуудлаар бас бид нар өнгөрсөн 19 онд бол улсын тусгай хамгаалтанд авсан байгаа. Байгалийн нөөц газрын ангиллаар тухайн одоо улсын тусгай хамгаалтанд авснаар бол одоо бас нэлээдгүй талбай хэмжээ нэмэгдсэн байгаа. Тухайн одоо тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авснаар зэрлэг амьтны нүүх коридор нутаг, бусад одоо ус ундаалах цэг энэ юмнуудын бол тусгай хамгаалтанд авснаар тухайн газарт байгаа эрвэс тентүүний одоо идэж тижэл болсон одоо тэр аргал янгэр гөрөөстэй эднэрийн одоо сундаалах цэг юмнууд нь бол одоо хамгаалагдсан гэж ойлгож байна. Нийт яг талбайн хувьд хичнээн хэмжээний байсан юм бэ? Уурхайн хувьд. Уурхайн талбайг үндсэндээ бол тусгай хамгаалтанд авснаар бол үйл ажиллагаа бол бүрэн зогссон гэж үзэж байна. Лицензийг бол цуцсан.